За юу яцхан Улаанбаатарчууд амьдрал сайн уу? Би ч угаасаа ингээд нөө юу юм дөө ойхыг огцрно гэж би мэдчихсэн би мэргэлсэн. Тэгээ би бас нэмээд данзар авчаа гэдэг ном уншилс тоо онц бүтсэн гэшээс. Anyway. Таад чинь миний тэр нэг 12 ордын контент дээр чи ингээд нөө бөөндөө чи ингээд сайхан байцгаалаа. Би тий альбаар угаасаа ингээд бүх ордыг яриад тий хойноос ингээд тэр нэг комментсэн ч юм уу интеракц дээрээс нэг ингээд харж ингээд нэг юм ерхий нэг дата баацтай ингээд болох ч байсан аахгүй тий ингээд шууд ингээд ордуудын реакшн ингээд нэг дурдаад ингээд хэлэх юм бол ингээд уул бол миний сарказм яг хоньны орд дээр бол амар шаасан аахгүй. Гэхдээ хоньны ордныхан ч угаасаа өөртөө ихтэй гараад л да. Оо баярлалаа өгшөө нэмээч гэж мэгэл те. Ингээл нэг өгшөн чи яг үндэ ингээ сарказм дутуулж чи гэдэг ч юм уу те. Бас дүнхүү хомброо нооч те. Тэгээ дараа нь ингээ өхрийн ордны реакц ингээ харлаа. Өхрийн ордныхан яг л өөдгөртэй гэсэн шиг бүр нэр ингээс өхрийн ордон дээр бүр олигтой коммент ингээ байгаагүй ш бүр ингээ үнэ гэж яах шиг фейстаа ингээ домброо царайлаад өөдгөртэй шааж гарч шавдаач. Тэгээ хаанаас ингээ нэг Кири орд байна. Тэгээд хэрдээч бас олигтой байв үдээ бас нэг гоё бас нэг ир юм шиг үдсэн гэдэг нэг комент ингээд байхан бол гэсэн чи тэгэл яагаад дандаа ихрийг ингээ моолж яадаг гэж мэгэл те феста маашо. Тэгээ анаас ингээд нэг хамгийн марцсан ингээд нэг unexpected орд нь амар viral болсон шүү дээ. Мэлхий орд. Гэхдээ хизээч ингээд нэг күүнжээ шиг ингээд нэг юм plot twist байвал revenge даар чаддгүй. Наацсан зүгээр таад чинь мөрөөдлөхгүй тий. Таад угаасаа цэцэг царайлаад үйлээс сууж идгээрэл үйлээс суу штэ тий. Тэгээ дараа нь ингээд оны шилдэг нөө өөртөө ихтэй орд арслаа. Тэгээ гаруу чинь тэгээд бас ингээд нэг муусан чинь нэг алигтай чинь ингээд нэг реакшн байхгүй те тэгэл за гэж мэйл фиста. Тэгсэн чинь хамгийн unexpected reaction чинь ингээд fuck охны орд фиста гэд fuck you энэ яг урд манай охны ордны найз ингээд суужаа тий. Гэтэ уусаа нөх охны орд fuck амар шүүмжилтэй шүү дээ. Гэтэ фиста нар өөрсдөө шүрс барьж идэхтэй өглөгнөд чи. Instagram тэгсэн YouTube-ийн коммент дээр бүр амар шаасаа. Тэгээд хойноос нь жинлүүрээр болохоор тийштэй гэж мэгэл тий. Уусаа жинлүүрээр угаасаа хаашаа салхиргэн тийшээ шүү жинлүүрээр ингээд шаачдаг байхгүй юу. Тэгээд дараа нь ингээд хилэн цар гэсэн чинь ингээд хилэн цар дээр бүр амар weird байсан. Миний DM-ээр ингээд би уусаа хилэн цардыг амар донтой орд морд гэсэн шүү дээ. Тэгсэн чинь шууд миний DM лөө ингээд орж ирэнгүүтээ ингээд нэг хоёлаа хий гэж би ингээд стач маш өглөнөдөө ш. Би тийм хэлсэн ш. Тэгээд номын орд болохоор хамгийн өндөр реакшнтэй байсан. Гэтэ Google дээр үзээрэй хамгийн их читэх магадaltaй орд ном гэж хотлаа шаацчих ш. Тэгсэн чи стандар чи ингээд нэг тийштэй энэ яг чи яад гэж мэгээд хүний буудартай лагаар ш бас. Тэгээд матер болохоор яг угаасаа ассишгээрээ амбижиг царайтай гэдгээрээ тэгэл таагааг цэцэг царайлаа суусан л да. Тэгснэ матар гэхдээ ингээд нөгөө хүмүүс амар их асуусан шүү дээ. Матар хаанагаа гэж мэгээд өстой улаа цай ингээд нөгөө матрын орд чинь бүр хамгийн сүүл мүл дээгүр мээгүр ингээд нөгөө орцсон байж ах чаа матрын ордны бичлэг олоод үзэж чадахгүй. Тэгчээд бас амбицтэй гэдэг ашиг бүлгэнүүд чаа. Тэгээ хойноос нь хомхын орд нэ тэг манайд тэр бичлэгийг үзсэн байлаа бэ. Найзгаа бас сарказм хийсэн юм аа. Тэгээд оосон ингээл нэг хомхын орд гэж чинь fuck хомхын чигтээ хүмүүсийн бүхслөө ямар амар өшгөлцэн те. Хомхын ордыг сарказм хийж чи тэрний дэмжлэлтэй амар хэвчээ. Тийш нэг хомхын ч угаас ийм чи яста зөв хэллээ гэж мэгэл те. Яста тэгээ хомхын орд таад өөртөөс л болт тийш. Тэгээ оны сүүлэхэд ингээд заас те ингээд нэг гөлийгөөд ингээд те. Тэгээ би угаасаа ихтэй тэр коммент ингээд би ингээд хүсэн хүлээжсэн юм аа. Яг нацхаахыг хин нэг меншн хийгээд энэ яг үнэн баха гэд тэ үнэ аха би таныг тайчилчаад мөнгө чи өгөөг мөрцөн штэ амаараа нөө нэхэд аваарай гэж. Тэгээ аварлаас ингээ 12 ордны сарказм ингээд нэг энэ хүрээд би дуусхий гэж бодсон юм аа. Тэгсэн чинь ингээд нэг манай Улаанбаатарчууд ингээд I don't want peace I want problems гэж шаал тэ. Тэгэхээр өргөсрүүл нь би нэг
Өгсөөвөл дээрээ part 2-оор ингээд нэг илүү гоё ингээд сарказмтай, илүү гоё ингээд нэг жишээнүүтэй болсон. Хойноос нь би бас ингээд нэг юу гэж хэлсэн. Бизнесээ угаасаа би бизнесээ дэмжих гэж л ингээд контент ингээд хийж байгаа штэ. Тэгэхээр ингээд нэг viral болохын тулд би тоогоо томруулахыг шийдсэн MBTI. Тий. Бас MBTI юм болон заа. Одоо харж байгаарай заа. Тий. Тэгээ ингээд хэдүүлээ ингээд нэг их олон болцгой. Тий. Нэг нэгэ жоох ингээд нэг хийгээ сарказм ингээд байж. Тэгээ осо таад маань ч гэсэн ингээд нэг намаа ингээд дэмжих өсч ивэл ирж ингээд над дээр ирж кофе унгоо манай орлогыг дэмжээрэй. Тэ баярлаа. Дараагийн бишгээр бол заа.